Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ та бүхнийхээ энэ оройн амар амгалан айлтгая. Энэхүү манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор залуугийн төлөөлөл болгож маш олон салбарт хөтлсөрч байгаа мөнх хөлөг маань барилан сатлаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гişиг баярын мөнх хөлөг гэдэг урьж оролцуулж байгаад маш их таатай байна. Баярлалаа. Баярлалаа. Бид бүхний урилгыг хүлээн авчирсанд алтан цагаа зориулж байгаа танд ч гэсэн баярлалаа. Бид бүхэн өнөөдөр тантай юу ярих вэ гэхээр залуу хүнийхээ хувьд үзэл бодлоо гоё чөлөөтэй ярилцаасаа гэж хүсэж байна. Тэгээд одоо ингээд харахад зэг таны ингээ гоншин хараадсэн чинь маш олон салбарт хүчсэрдэг их хөдөлмөрт залуу байна. Тэгээд яг залуу хүн гэж бол таны бодлоор таны яг зүрх сэтгэл ямар оршд юм болоо, ямар байх хэвээр юм бол? Мэдгүй яг хуу залуу хүн гэхээр би тэрийг амар томьёолох нь амар буруу байх л та. Гэхдээ яг хуу миний хувьд гэх юм бол ялтчгүй айгу олон салбарт өөрийгөө хинбэ гэдгийг сорж үзэх гэж оролдож яваа. Тэгээд яг залуугийн төлөөлөл авах гэж бодож байна. Тэгээд тэр ч утгаараа ерөнхийдөө амьдралын хэв маягаас ахуулаад ажил төрлийн хэв маягийн бүхнийг аль болох ингээд олон салбар руу чиглүүлээд магадгүй одоо спорт бол спорт, ажил төрөл, карьер бол карьер ингээ энэ бүхнийг бүгдийг нь зохицуулаад амьдрахыг л айгүй хичээдэг. Тэгээд залуу хүнд энэ ирч хүчин байдаг болохоор энэ бүхнийг хангалттай сайн ашиглаад аваасаа л гэж хүсдэг. Тэгээд тэр ч утгаараа одоо амьдарч байгаа гэх юм уу. Өөрөө бол маркетингийн салбарт бас нэлээд хүч үзсэн гэж байгаа тийм. Unitel өөр хаана нэсэ гэсэн бэ? Тийм. Ер нь бол яг нөгөө MCS Group ажиллаж байсан. Тэгээ MCS Group-д ажиллаж байхдаа ер нь тэнд ажиллахаар нэг MCS-лэг болчдгийн. Тэгээд нөгөө MCS угшилтай гэж тоглоомоор ярьдаг. Тэгээд ер нь бол MCS-ийн 3 салбарт нь ажиллаж байсан. Үйл хөдлөлийн салбар, мөн одоо фэшн салбарт нь, тэгээд Unitel гэдэг харилцаа холбооны салбарт. Энэ гуравт бол цэвэр маркетингийн чиглэлээрээ тэгээд маркетинг сейлс зэрэг чиглэлээр ажиллаж байсан. Тий. Ажлын хувьд бол нэг тиймэрхүү. Тэгээд хамгийн сүүлд ажиллаж байгаад бол одоо цэвэр өөрөө бизнесээ хийгээ явдаг тий. Өөрөө нь ямар бизнесэд хүч эзэж байна? Тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан тал руугаа л илүү явдаг гэх юм уу. Тэр ч утгаараа одоо үйл хөдлөлийн салбар болоод ер нь маркетингийн чиглэлээр одоо зөвлөхийн ажил хийдэг ч юм уу. Яг тэр хэлбэрээрээ явдаг байгаа тий. Ястаа мундаг юм аа. Залуу хүн байж ийм олон салбарт хүч үзээд явж байгаа гэдэг бол бас тэгж хэлээд байна. Мундаг байна. Яг тэгэхээр залуу хүн гэдэг бол хөдөлмөрч байх хэвээр тий. Үргэлжийн шинийг эрэл хийж, шинийг сэтгэж явах хэвээр шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас энэ бүх зүйлд ингээд өөрийгөө гоё дайчлаад явж байгаа надад маш их таалагдаж байна л да. Тэр дундаа та чинь бас тамирчин хүн гэж байгаа. Маш олон тэмцээнд өөрийнхөө хүч чадлыг хөдөлмөрөө одоо сорьсон тий. Хэдэн тэмцээнд оролцсон? Ямар тэмцээнд орсон? Мэдгүй өстой тэмцээнийг бол тоолж үзээгүй юм байна. Тэгээд ер нь яг зүгээр оюутан байгаасаа ахуулаад одоо сакс үндсэндээ бол аягүй сакс тоглодог байж агаад тэр үедээ бол хангалттай олон тэмцээнүүдэд оролцоод би ч нөгөө Бээжингийн их сургууль гэж байдаг. Хятадд байдаг тэр сургуулийг төгссөн. Тэгээд тэр хугацаанд болохоор ер нь бол Хятадын CBO гэдэг лигт энэ тоглож байсан байхгүй. Тэгээд тухайн үед бол асар олон тэмцээнүүдэд л ордог байсан. Тэгээд тэрнээсээ хойш болохоор багасаа нэг тийм төмөр өргөх гэж ярьдаг те нөгөө Арнольд Шварценеггер ч гэдэг юм одоо анхны нөгөө мундаг хүчтэй гоё хүмүүсээ гоё биетэй хүмүүсийг айгүй хараа шүтдэг байсан болохоор байнгын л ямар нэг байдлаар нэг тийм хүчний талтай спортуудаар айгүй оролддог байсан. Тэгээд тэр ч утгаараа явсаар агаад ажлын хажуугаар анх стресс тайлж хийдэг хобби маягаар хийдэг байсан бол сүүлдээ тэр нь бүр яг одоо тамирчны төвшөнд бэлтгэлээ хийдэг болоод өдөр бүр ямар нэг хэмжээгээр 2-3 цагийг өөртөө зарцуулдаг болоод ингэж явсаар байгаа сүүлд нь одоо хотын аваргаас ахуулаад улсын аварга тэгээд хамгийн сүүлд болохоор дэлхийн аваргын тэмцээнд явсан. Тэгээд тэнцэн болохоор яг тийм сайн амжилт үзүүлж чадаагүй. Гэхдээ ямар ч нэг нөгөө цомын байр гэж байдаг тусгай байрын шагналал аваад хүрээд ирсэн. Өө яасан мундаг юм бэ те. Дэлхийгээс одоо цомын тусгай байрын шагнал авах гэдэг чинь бас том амжилт шүү дээ. Монголоос ер нь хэд удаа шагнал авсан бэ? Монголоос бол би тийм олон удаа шагнал авч байгаагүй. Ер нь ихэнхдээ дандаа тийм тусгай байр болоод яг нөгөө топ 5 тамирчин гэж ярьдаг. Тэгэл тэрэн дээр л зогсдог байсан. Тэгээд тийм болохоор би өөрийгөө бас нэг тийм амар амжилттай тамирчин энэ гэж хэлж чаддаггүй жоох хичээд байдаг. Ер нь гэхдээ зүгээр амьдралын хэв маягийн хувьд бол ялтчгүй тамирчин болоод одоо бизнес хослуулсан тийм амьдралын хэв маягтай л хүн. Гэтэ гоё биш үү? Яста мундаг байна. Гэтэ тамирчин хүнд одоо яг өөрийгөө тэр бэлтгэл тэмцээнд одоо зориулахад маш их цаг хэрэг болдог тийм үү? Гэтэ ажлаа яаж зохицуулж байна? Цагийн маркетинг
Тийм ер нь бол яг нэг шилжилтийн насны үед ч юм уу бага байхдаа ч юм уу оюутан байхдаа нэг том мундаг менторуд хүмүүс ч юм уу тиймэрхүү хүмүүс ингээ харахаар тэгдэж нэг 24 цаг хүрэлцэхгүй байна энэ төр гээд тухайн үед айгүй ойлгохдгүйсэн. Яагаад тэгэхээр оюутан байхад ч юм уу бид нар ингээ нэг залуу үедээ болохоор бараг цагийг яаж өнгөрөөх үү гэдэг нэг тийм хэсэг хугацаа байдаг шүү дээ. Тэгээд тийм байж байгаад яг өөрөө амьдрал дээр гараад ирэхээр тэр хүн үнэхээр тэр 24 цаг хаана нэг жоохон нэмчихэнсэн гэж бодогдох бол үе байдаг. Тэгээд яг хуу бизнес болоод тамирчин гэдэг хоёр зүйлийг ингээ хослуулахаар хамгийн хүндрэлтэй нь юу байдаг вэ гэхээр яг түрүүний өөрөө чинь хэлснээр тамирчин болохоор асар их цагийг зарцуулна. Тэр нь жишээлбэл бид нар 8 цаг жишээлбэл хангалттай унтчиж булчин өөрөө хангалттай амралтаа авдаг ч юм уу дараагийн өдрийн бэлтгэлдээ сэргэж бэлэн болдог ч юм уу. Гэтэл би 8 цаг өдөр болгон унтаад их юм бол эргээд нөгөө ажил гэдэг зүйл маань юу болох вэ гэдэг. Тэгээд одоо энийг ингээ хослуулна гэдэг нь өөрөө хамгийн хүндрэлтэй хэсэг нь байдаг. Тийм. Тэгээд байнгын өөрөө хоолоо бэлтгэхгүй болвол эн чинь энгийн хүмүүс шиг одоо шууд нэг таарлцсан газар руугаа хоолоо захиал идчихэж болохгүй шүү дээ. Тэр чинь заавалчгүй бэлдэнэ. Дээрэс нь эргээд бэлтгэлээ өдөрт 3 орчим цаг бол зарцуулахгүй болохгүй болчдаг. Яг уу ихэн анхлан болоод энгийн хэмжээнд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бэлтгэлээ хийж байгаа бол тэр нэг цаг орчим хийгээд 30 минутын дотор зөв халаалтайгаа гараа авчихад болдог бол бидний хувьд болохоор ялтч өдөрт баг 1-2 том болчин ажилладаг. Тэгээд тэгэнгүүт тэр нь өөрөө 3 цаг орчим болдог. Эргээд хоол хүнсээ бэлтгэхэд 1-2 цаг зарцуулдаг. За тэгээд тэрэн дээрээ унтж амрах хэрэгтэй. Ингээд ингэхээр ер нь бол одоо баг ажлын 8 цаг юм шиг их цагийг зарцуулчаад тэгээд дахиад би ажлын 8 цагаа нөгөө карьертээ зориулах хэрэгтэй. Тэгээл одоо нөгөө 24 цаг чи хүрэлцэхгүй байна. Болдог доо. Хоолны дэглэм барьдаг уу? Байнга барьна шүү дээ. Тийм, ер нь бол байнга барих ёстой зүйл. Яг уу энэн дээр болохоор нийт одоо Монголд урд өмнө нөгөө бодибилдингийн спортыг хөгжүүлж байсан тамирчдын хувьд бол ихэнхдээ маш том болчин хүсдэг байсан болохоор ихэнх тохиолдолд нөгөө масс аавна гэж яриад буцаад тэрийг хасна гэд яг ийм ойлголтууд аягүй их байдаг байсан бол өнөөдөр нийт бодибилдингийг ингээ харах юм бол бараг жилийн 4 улирал ерөнхийдөө өөрийгөө маш зөв зэгцтэй авч явж ээж тэр тэмцээндээ тэр юмнуудад амжилт гаргадаг болцсон байгаа. Тэгэхээр энэ бол бид нар одоо жилийн турш ер нь ядаж 80% нь хоолны дэглэм барьж авах ёстой болж таардаг. Яг уу 4 улиралтай оронд бол энэ нь өөрөө хүндрэлтэй зүйл. Ялангуяа өвлийн улиралд бид нар байнга ингээ хасаад яваад байна гэдэг нь. Гэхдээ яг уу тэгээд дэлхийн нийтээрээ салбар нь өөрөө тийм хөгжлийг шаардж байгаа болохоор бид нар баг аруулмал одоо өмнө нь тийм 50% хоол барьдаг. Одоо тэмцээний өмнөх 3 сар сайн хоол бариад ордог байсан бол одоо бид нар үгүй бараг жилийн 80% нь хоолоо бариад тэгээ тэмцээнд ордог болсон байна. Хэрвээ цаг хугацааг буцаах байсан бол та яг амьдралынхаа аль мөчд очих гэсэн бэ? Цаг хугацааг буцаах байсан бол наач айгүй хэцүү зүйлтэй нөгөө амьдралд хүн төртөө төрөг айгүй их алдчихж байгаа шүү дээ. Ялангуяа залуу байгаа үед зарим нэг нь болохоор анхнаасаа их мундаг ухаантай гэдэг юм уу аз тохиолоор алддаггүй байх. Миний хувьд бол алдчихсан олон зүйл байдаг. Тэгээд тэр зүйлс рүүгээ бол одоо тэр тухайн үедээ гаргаж ирсэн моментыг л одоо буцаах юмсан гэсэн бодлоод айгүй их байдаг. Тэгвэл тэрийгэ бодоод яваад амьдраад иж болохгүй бах. Яагаад гэвэл ямар нэг хүнд хэцүү цаг үеийг сэтгэлдээ тээгээд хизээж дахиж тийм гоё бүтээлч байдал хүнээс гарахгүй болчдөг. Тийм болохоор мартах ёстой зүйлийг мартаад урагшаага тэмүүлж явах ёстой. Алдаа бол багш гэдэг шүү дээ. Тэгээд ч хүн бүхэн өөрийн гэсэн зурсан зурагт өөрөختөө ирдэг. Магадгүй тэр алдаа танд маш олон гайхамшигтай ухаарлуудыг өгсөн байж болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө өнгөрсөндөө гаргасан тэр алдаандаа ерөөсөө харамсах шаардлагагүй гэж би боддог байхгүй юу? Тэгээд харин таны хувьд одоо үргэлжийн юм завгүй байдаг. Тэр тусмаа маш олон бизнес, маш олон одоо тамирчин гэдэг айгу цаг наргүй шахуу ажиллаж штэ. Гэр бүл гэдэг зүйлд одоо санаа зовж байгаа юу? Гэр бүлтэй юу? Тэг яг энэ бол жоохон хувийн шин чанартай асуулт баг. Гэхдээ зүгээр айгу тодорхой хэлчихье. Одоо өмнө нь нэг алдсан. Тийм болохоор яг одоогоор бол илүү зүгээр карьер болоод өмнөхийн амьдралтаа санаа зовж байгаа. Тэгээд өөрийгөө бэлэн болно гэсэн цагтаа одоо хүний өмнө дахин хариуцлага хөрнэ гэж боддог тийм. За зүгээр сонирхож асуухад
та эмэгтэй хүнийг одоо жишээл миний амьдралын ханиг иймэрхүү хүн байх хэрэгтэй доо гэж нэг эрэгтэй хүн бүхэн боддог шүү дээ. Эмэгтэй хүн ч гэсэн боддог тийм үү. Тэгэхээр та ямар хүнийг байгаасаа гэж төсөөлдөг вэ? Төсөөллийн хүн гэвэл тэгээд нэг даварцсан амтан л байхгүй тий. Одоо нэг бүх юм ингээд амар төгс. Бараг юм хэлэхээр зөвхөн намайг дэмждэг ч гэдэг юм уу. Тэг яг зүгээр эмэгтэй хүний хувьд болохоор надад ингэ санагдаад тэгээ. Надад ямар хүн таалагдана гэхээсээ илүү зүгээр эмэгтэй хүн болгон өөрийнхөө үн цэнийг мэддэг байгаасаа л гэж боддог. Тийм. Ер нь эмэгтэй хүн гэлтгөө бүхэл хүн л ах тий. Үн цэнээ мэддэг байхаар хүн хамгийн гоё харагддаг. Би бол тэрэнд амар одоо гоо зүү гоо сайхан гэд мэдрэмж гэдэг бол нэг зүйл бах тий. Гэхдээ зүгээр амьдралд үн цэнээ мэддэг хүн өөрөө амар амттай. Амар гоё харагддаг. Би тэрэнд л итгэж амьдардаг гэх юм уу? Ер нь бол тий. Та одоо анзаараад үзээрэй бид нар амжилттай яваа хүмүүсийг харах юм бол ихэнх нь тэр хүн нийгэмд бусад хүмүүст ямар үн цэн бүтээгээд байгаа гэдэг өөрөө ямар үн цэнтэй вэ гэдгээ тодорхой хэмжээнд мэдрээд тэрийгэ зөв авч явж байгаа болохоор бид нар тэр хүмүүсийг лидер гэж ярьдаг тийм тэр хүмүүсийг бид нар манлайлагч гэж ярьдаг. Яг энэтэй адилхан эмэгтэй хүн ч гэсэн өөрөө өөрийнхөө үн цэнийг мэдээд тухайн гоо зүгээ эсвэл мэдлэг оюунаа тэр бүх юмнуудаа ингээ зөв авч явж байгаа хүн өөрөө баг хамгийн царайлаг хамгийн гоё байх. Тэгж л боддог. Тэгэлгүй яах вэ? Баярлаа. Таны хувьд одоо ингээл Монголын нийгэмд Монголын цаг нийгмийг одоо гадаадынхтай харьцуулахад та яг юу дутагдж ингэж харж байна? Яг энэ миний зүгээр харж байгаагаар болохоор насан дээр бүгд өөр өд юм шиг байлаа. Одоо жишээлх юм бол би 10 эдтэйдээ Монгол болон гадаадыг харьцуулж ойлгож байгаа нь болохоор дөнгөжил яг уншиж эхэлж исэн хэдэн номнуудаараа төсөөлдөг ч юм уу тий. Тэгээд яг нэг шилжилтийн нас оюутан болоод ирэхээр тодорхой хэмжээнд тухайн үед нь одоо өнцрэг үзэл гэдэг зүйл чинь бас нэлээд хүчтэй байсан шүү дээ. Ер нь бол одоо 2008 он ч гэдэг юм уу олимпиад бид нар тэр алт аваал ингээл нэг тэр өнцрэг үзэл ингээд нэг дээцэгтэй тулцсан. Тэр үед байгаа мэдрэмж тэр бүгд өөр. Одоо болохоор надад илүү юу харагддаг вэ гэхээр худлаа зорилго хэрэггүй байна л гэж харагддаг Монгол улсын хувьд. Тэр нь юу вэ гэхээр Азийн бар одоо юу гэдгийг Монгол улс ийм том газар нутагтай, ийм олон малтай бид нар өстө дэлхий дээр яага баян амьдарч чадахгүй байгаа ашигт малтмал бла бла бла. Энэ бүх үгнүүдийг бүх хүн дор дороо хайчаасаа л гэж үздэг. Юу вэ гэхээр хүн өөрөө өөрийнхөө үн цэнийг бүтээгээд амьдраад эхлэх юм бол бид нар өссөн үсээгүй тий. Яа тэгэхээр гадаад орн гэдэг нь яагаад бусад хүмүүсээр яриултлаа хөгжсөн юм бэ? Одоо жишээлбэл бид нар Норвегийг аваад үзье тий, Европын мундаг Шведийг аваад үзье, Швейцарыг аваад үзье. Энэ улсууд яагаад тэр улс одоо олон улсын хэмжээнд өөрсдийнхөө эдийн засгийн бодлого ч юм уу энэ зүйлсээр яригадаад байна гэхээр тэр улс өөрсдийнхөө үн цэнийг олцсон байна. Бид нар болохоор үн цэнээ ингээд 4000 жилийн өмнө байж л байсан зүйлс дээр үн цэнээ өгсөөр л байдаг. Би бол тэрэн дээр амар харамсдаг. Одоо болохоор ингээд бүгд ямар ч гэсэн хувийн нөгөө зохион байгуулалт байхгүй, хувь хүний хөгжил гэдэг зүйл байхгүй болсон юм шиг харагддаг тийм үү? Магадгүй бид нар одоо хүннүүгийн үед байсан бол гэд бодод үзээ л дээ. Маш олон жилийн өмнө тэгээд тэгэнгүүт тэр үед юу чухал байсан бэ гэхээр бид нар одоо нэгсэн одоо гэрийн тижээвэр амьтдыг гаршуулна гэсэн үг шүү дээ. Нэг одоо анхны тэр үйл гэсэн үг шүү дээ. Одоо за бид нар малаа малдаг байсан, мал аж ахуйтай байсан. Тэгээд мал аж ахуй дотроо тэндээсээ зэрэг армаа үсгээд ингээд өөрсдийнхөө хүчийг олж ирсэн юм. Одоо бид нар энийг ярих хэрэгтэй болов гэхээр айгүй сонин зүйл байхгүй. За хүрэл зэвсгийн үеч гэдэг юм уу те газараа малтж байгаа зэвсэг хийгээд тэрүүгээрээ байлдчихсан. Тэгэд яг энэ хэлбэрээс бид нар нэг юугаараа тийм амар өөр байгаа юм гэхээр айгүй хэцүү. Хэрвээ бид нар энэ яриагаа ярьсаар л байх юм бол тэгэхээр бид нар шал өөр цоошин байхын тулд юу вэ гэхээр шал өөр үнцнийг бүтээх хэрэгтэй. Өөр сэтрүүгээ эргэж харах цаг нь болчихжээ тий. Ер нь бол улс төр гэхээсээ илүү хоёр хүн гэдэг зүйл рүүгээ эргэж харах болж би юу хийж чадах вэ? Би юу хийж байна гэдэг ч юм уу тий. Тийм тэгээ хүн амын тоомоо ч юм уу эсвэл нэг тиймэрхүү нөгөө л нэг ярьдаг сэдвүүдийг л битээ хараасаа яг л илүү зүгээр өнөөдөр би хэр нийгэмшиж чадж байна вэ? Би нийгэмд өнөөдөр би гоё зөв байж чадж байна уу гэдгээ ядаж баг эргээд хардаг болчвол илүү бид нэр хөгжил ярих цаг нь болох юм болов уу? Жишээлбэл би эх орондоо юу хийж өгч чадах вэ тий? Би юу хийсэн бэ гэж боддог ч юм уу? Би тэгж боддог шүү дээ. Одоо эх орондоо гэдэг зүйл бол амар том хогтгон байхгүй. Тэгээд хитрхи тэрийг яриад эхлэхээр хүн амар бие тоож эхэлдэг гэж боддог. Ер нь бол нэг талаараа яг улс төр популяр болдог гэж боддог. Яг одоо жишээлх юм бол
би ингээд дөнгөж сая хэлсэн нөө дэлхийн аврагт яваад цом авсан гэд тэгж जैन те. Би нэг амар их орныгоо төлөө гэд ингээд амар хэлэх юм бол нэг талаараа худлаахгүй юу. Яг тэгвэл миний тамирчны замнал гэд ингээд явж итэл надад тухайн боломж гарч ирж байгаа. Би тэр боломжийг ашиглаж явах хугацаанд би их орныхоо төлөө гэдгийг би яг тэр тугаа барих мөчтөө ч юм уу тэр улс орны хүмүүстэй уулзахтаа л анзаарж байгаагаас биш тэр хүртэл би бэлтгэлээр хийгээ явж исэн юм баггүй. Яг их орон гэж юусоо бодоогүй. Үгүй яг бодоогүй гэж бас хэлж болохгүй бах те. Гэхдээ зүгээр хитрхийн нөгөө нэг аливаа зүйлийг нэг жоохон зүйл хийснийгээ би их орныхоо төлөө хийсэн шүү дээ гэд байх юм бол эн чинь өөрөө хитрхийн юм хоосон хийрхэл болоод дуусчдаг. Тэрний оронд зүгээр магадгүй би хин нэгэн хүнийг ч юм уу энэ нийгэмд байгаа зүйлийг магадгүй би гараад иртэл нураад унсан буржуурыг би зүгээр далд ухамсараараа би гүйж чад янзалдаг төвшөнд очсон цагтаа би магадгүй яг Монгол хүн болцсон юм байна гэж баг өөртөө хэлэх байх гэж боддог. Тийм нэгсэндээ бидний үйлдэл өөрсдөө далд ухамсараараа ямарваа нэг зүйлийг зөв хийдэг. Магадгүй энэ далицсан багт нь би энийг ингээд тэгшлээд зөв болгох энэ хүсэл эрмэлзэл байсан цагт л бид нар. Тэрнээс нааш бол би их орныхоо төлөө энэ цэцгийг ийшээ тавилаа. Ийм биш бодлоо тийм шүү дээ. Яг үнэ би ийм зүйлийг сонсохыг хүсэж илээ. Ягаад тэгэхээр өнөөдөр бид нар яг юу дутаад байна гэхээр хүнийг өрөөсөн мөхөдөг зүйл бол их цаан бас вэд басан зүйл мөхөд юм болоо гэж бодъё. Таны хувьд яг хүнийг юу мөхөд юм бол? Миний хувьд бол яг уу зүгээр тодорхой хэмжээнд зориггүй байдал хүнийг бол бүр юу ч гүм мөхөдөг. Яг тэгэхээр энэ оюун сэтгүү гэдэг чинь өөр айгүй сонир зүйл юм шиг байна. Ажлуулахаар ажиллаад байдаг, ажиллахгүй болохоор ажилдаггүй. Тэгээд ажиллахгүй байхтаа бас амар гоё амар тайван юм шиг. Ямар сандаа бясалгал хийхээр бид нэг гоё юм амар тайван орчинд ороод медитейшн гэж ярьдаг те одоо өнчин тархиа хэсэг унтраадаг ч үлээ. Тэгэд энэ бүхэн амар гоё юм шиг мөртлөө нөгөө талаараа болохоор бид нар ингээд өөртөө ингээд даалгавар өгөхгүй амьдраад байна гэхээр айгүй сонирн байхгүй. Өөртөө даалгавар өгөхгүйгээр ингээд амар тайвныг хөөгөөд амьдраад байх юм бол ялангуяа яг одоо үед бас нэг тийм зүйл айгүй их ажиглагдаад шүү дээ. Хитрхи их тэтгэлэг, хитрхи их өршөөл, хитрхи их биднээс юм шаардаагүй нийгэм. Хитрхи их дураараа би Монголд гоё амьдардаг, би хүссэн газараа одоо юу гэдгийг тамхиттай талбар нус цэрээ хаяал энийг эргчүүлөө гэж тунхагладаг ч юм уу. Эн чинь өөрөө нэг талаараа бид нар өөрсдөө даалгавар өгөхийг хүсэхгүй байгаа учраас л ийм болоод байгаа. Тэгээд энэ бүхэн зориггүй байгаад өөртөө ямар нэг даалгаваргүй байх юм бол дороо мөх хаа. Яг зөв. Ирээдүг та ер нь юу гарч суулж байна? Ирээдүг. Ирээдүг айгуу санаа тэгээд би хэдэн жил амьдрахаас мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол нэгдэн шүү дээ. Хэдэн жил амьдрахаа мэдэхгүй ч гэсэн миний хувьд бол одоо ингээл 3 4 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа гэдэг зорилго тавьчихдаг байхгүй. Тэгэхээр та тийм зорилго танд ирэн байгаа юу? Байлгүй. Тойлын зорилго. Тийм. Тэгэхээр тэр чинь бас тодорхой хэмжээнд нууц шүү дээ, тий. Нөгөө Гэхдээ ер нь жоохон зах зугаас ярихад тий. Мэдээж хэрэг хүнд амар том амбицлог зорилгууд бол байгаа. Тэгээд одоо нөгөө Empire бүтээе гэдэг шиг ер нь бол том зүйлийг хийж бүтээх гэсэн гэдэг маш том зорилгууд бол байдаг. Зүгээр хамгийн их хүсдэг юм нь юу вэ гэхээр одоо анзаарах юм бол бид нар нэг юм сошиал дээр маш олон инфлюенсер залуучууд гэл ингээл инфлюенс буюу одоо нөлөөлөл гэж яриад байдаг шүү дээ. Энэ өөрөө нөгөө тэр багжийг хин нэгэн бүтээж өгөөд тэрийг ашиглаад тэр хүмүүс нөлөөлөл хийгээд байгаа шүү дээ. Миний зүгээр хүсдэг зүйл болохоор зүгээр л амьдрсан амьдрал нь өөрөө бүр 1000-аар биш 2000-аар биш 3000-аар биш хэдэн мянган хүнд нөлөөлж чадах үст тийм нөлөөлөгч байгаасаа гэж аягүй хүсдэг. Тийм. Тэрийг заавалчгүй би ингээ сошиалоор өнөөдөр тасглаа игээрээ залуучуудаа ч юм уу эсвэл яг тийм хэлбэрээр биш. Магадгүй миний хийсэн үйлдэл бүтээсэн зүйлсүүдийг харангуут энэ чинь ийм зүйлийг хийсэн юм байлаа штэ гэж яригдах хүртлээр амьдрах юмсан л гэдэг тийм л ирээдүй хүсэж байна. Тэгэхээр залуу миний хувьд бол яг залуу хүн өөрийгөө бүх зүйл саржил явах хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэгэхээр бас ингээ гой дөрүүд бас гой дүрд өөрийгөө мөнхлөөрөө гэж бас хүсмээр. Тийм гой дөрүүд их болтгой. Тэгэхээр урлаг тань таалагдсан уу? Яг тэр дотор нь ороод ингээ ажилласан чинь таалагдaltaгүй байх хэрэгтэй. Тэгээд тэртэргүй бидний амьдралын 50% нь
ямар нэг байдлаар контент буюу тухайн арт урлаг тэрэнд зориулагдсан хүмүүсийн хийж бүтээснийг үзээд тэгээд тэрнээсээ урам авах үедээ урам аваад ингээд амьдардаг шүү дээ. Тэгээд тийм болохоор урлаг гайхалтай бүх талаараа бид нар сайхан зураг хараад тэр зургийн цаад мөн чанарыг ойлгоод тэрэн дээр байгаа дүр бүхний арт тэр хүний сэтгэл зүг ойлгоход хичээдэгтэй адилхан урлаг бол зүгээр л гайхалтай зүйл байна. Таныг одоо ингээ харж байхад айгүй даруухан юм байна. Тэгэхээр ер нь бол ээжээс хэдүүлээ? Хоёлаа. Айлын том. Дүүтэй юу? Тийм манай. Эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүүтэй. Өө за. Бид нар нэлээд зайтай 8 насны зөрүүтэй. Тэгээд манай дүү болохоор одоо гэр бүлтэйгээ цуг Австралид амьдэрдээ. Тэнцэнэ одоо Австралийн үндэсний сургууль гэдэг тэр сургуулийг програм хангамжийн чиглэлээр төгсөөд одоо тэнцэнэ амьдарч байгаа. Тэгээд сүүлийн үед нөгөө харилцааг болохоор аягүй санаж байгаа. Тийм хэр чанга ах вэ? Яг би чанга байх байсан ер нь бол тэгээд нөгөө би өөрөө ядаж хахад гадагшаа сургуульд яваад тэгээд буцаад иртэл манай дүү зурж яваад ингээд ийм байсан болохоор бит хоёр одоо би чанга яг мэдрүүлж амьсан уу гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ тэгэл одоо заримдаа гомдлол ярьж л байдаг шүү дээ. Та алдаг байсан л гэл тэгэл одоо алдаг л байсан л хата одоо мэдэхгүй. Тийм. Гэхдээ ер нь айлын том байх нэг айгүй инээдтэй юм нь болох нь бидний ч үед болохоор тэгэл тэртээ тэргүй нэг атман байраа нэтрэгээд юм байдаг байсан шүү дээ. Тэгэл тэр үед болохоор ганц боддог байсан юм нь за одоо дүүтэй болвол аста дүүгээ ар нь болоод амар хамгааландаа л гэж аяг их боддог гэсэн. Тэгэл нэг уйлал ороод ирэхээр бөөм баяр. Тэгээ нэг уйлаад ороод ирсэн юм аа. Тэгэхээр амар бөөм баяр болол өстөд одоо л би араа мэдрүүлдэг цаг гэл Google гараад очсон чи ийм жижиг хүүхэд. Одоо зодолтой биш, яалтай биш тэгэл насны зөрүүч амар тэнэг юм байлаа шүү дээ. Тэгээ зөр дуугаа өнгөрчихсэн. Гэхдээ тэгээд нөгөөдгийг ингээл барьчаал чи зод гэсэн тэгэл манай дүүч өөлөө. Манай дүүч амар зөөлөх юм байхгүй. Айгуу тийм зөөлөх хүүхэд. Тэгэл нэг тиймэрхүү юм болчихсон. Тэгээд одоо бодохоор тэгээд тэгээд одоо тэгэл нийгэм тэр үедээ харьцуулах шал өөрлөлдсөн л байна. Хизээч нэг тийм юм болохгүй шүү дээ одоо бол тийм. Дүүгийг санаж байгаа хань шүү дээ. Тэгэхээр санаж байх уу тийм. Санаж байгаа. Аль соёлох юм чаа. Тэгээд шүү дээ хойлохна гэдэг чинь. Ер нь бол цаашдаа гэрүүлэх багт нэлээд өндөр өтгөн болоо гэж боддог байх тийм. Тэрийг өстой хэлж мэдгүй юм аа. Тэгээд ер нь яг зөв жоохон зарим мохчдаг юм билээ. Тэгээд нэг талаараа одоо ямар тач нөгөө нэг чанартай гэж ярьдаг шиг тийм. Чанартай гэр бүлтэй л болмоор. Ер нь тэр нь бол бүх талтай аяугаа хариуцлагатай, бүх тал нь тэнцүү. Бүх зүйл нь аз жаргалаар дүүрэн хариуцлага хүлээсэн тийм. Хүний амьдралыг ийм гоё мөчөөд шүү дээ тий. Хамгийн нэг анхны цалингаа баярлж ирсэн ч юм уу нэх гоё дурсамжтай үед шүү сэтгэлээс гардаг. Анхны цалин гэхэр анхны цалин аваад амар гутарж ирсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Нөгөө нэг би чинь ингээд миний төгссөн мэрэгжил төгссөн сургууль чинь болохоор одоо хятадын номер 1 сургууль байхгүй юу? Одоо яг Бээжингийн сургууль гэхээр хятадын номер 1. Ямар шиглээ? Яг advertising marketing гэдэг одоо рекламист маркетинг гэсэн үг. Тэгээд яг тэр чинь одоо надтай төгссөн хүүхдүүд энэ төр авж байгаа цалин ч юм уу ингээд тэнцэнэ ингээд амьдрах амьдрал нь бол ингээд эхлэл нь бол айгүй өөр байхгүй юу? Ч одоо юу гэдэг юм бараг суур цалин 15,000 yen зооноос эхэлчихэж байгаа. Тэгээд тэгэнгүүт чинь би ч айгүй ээж авах үгээр хүүхдэл байсан юм л да. Тэгээд за урагшаа явуулах боломж байна. Гингүүд нь за тэгвэл номер 1 сургууль нь яаж иж байгаа л орно шүү гээл тэгэл төгсөөл ирсэн. Тэгээ Монголд ирсэн чинь зүгээр ингээд нэг компаниудад ажиллах гэсэн ч үгүй чи ингээд нэгэн тэнгичээд одоо Монголын хамгийн сайн компанид ажиллаж юм а. Тухайд эмсээс айгүй мундаг нэр хүн цайтай нийгмийн түүчилсэн компани байсан. Тэгээд тэгэнгүүт тэгэл яс журмаар нь гүйжжэл ярилцлагандаа орол инээ тэрэгэл тэгэл нэг миний санджаар 2 или 3 компани санал болгож байсан. Тэгээд ярилцж агаад би үйл хөдлөлийн салбарын бас л ээж аваасаа болоо сонгож байсан. Тэгэл тэгсэн чинь бүр анхны ажил чинь болохоор бүр яг үйл хөдлөлийн борлуулалтын ажилтан гэж орж ирж байсан баха. Тэгээд цалингаа харсан чинь сүлжээгээр цалинждаг 438,000 л. Тэг санаж. Тэр нэг тийм баярлж байгаагүй. Яаж амьдрнаа л гэж бодчихсон. Тэгэл болчтгол юм бэл. Тэгээд дасан зөгцчдөг гэж яриад байгаа шүү дээ тий. Тийм. Тэгэхээр тэр айгүй амар те нөгөө хөдөлмөрийн доод хэмжээ гэдэг нэг зүйл байдаг. Тэгээд тэгэнгүүт хүн дасан зохицоолагчдаг. Тэгээд нэг талаараа би ийм баймааргүй байна гэд тэмцэхээр
улс чи олж байгаа мөнгө л тэр болохоор одоо юу гэдгийг. За 800 мянга олгож гэсэн индексээрээ тэртээ тэргүй юмных нь өсөж болохоор тэртээ тэргүй 200 авчихсан 800 авчихсан ямар ч ялгаагүй оронд амьдраад байгаа. Тэгээд тэр утгаараа бол нэг баярлж байгаагүй гоё ялангуяа анхны цалин дээр бол өстой хэцүүд орсон юм жийсэн. Гэтэ гоё л юм байна тий бас. Ер нь бол ингээд манай залуучууд гадагшаа их гарах болсон тий. Ихэнхэн мөрөөдлөө өөртөө тариг зорж байна. А таны хувьд бол залуу хүмүүслээс бас ингээд эх орондоо гоё унтрахгүйгээр шантрахгүйгээр хийж бүтээгээд явж байна тий. Тэгэд яг эх орондоо хорогдож байгаа хамгийн гол шалтгаан чинь бас юу вэ наа? Эх орондоо хорогдож байгаа гол шалтгаан гэвэл би яг зарим хүмүүс дургу сонсч магадгүй. Гэхдээ би бол ингэж боддог юм. Урд нь бид нар одоо юу гэдгийг Жюль Верний ном уншаал. Тэгээл тодорхой хэмжээнд багш нар шинэ мэдээлэл өгөөл Монголын үндэсний телевиз дээр нэмхэн CNN нэг хэдэн Eagle телевиз гэсэн хэдэн сувгуудаар мэдээлэл аваад тэгэл бид нар өөр мэдээлэл авч чадахгүй интернет нь бол яг одоогийн үе шиг тийм амар чөлөөтэй одоо юу гэдэг бид нар YouTube энэ төр үзээд ингэдэг байгаагүй шүү дээ. Бүх юм л текстээр бүх юмудаа ингэ явчихсан. Тэгэд одоо залуучуудыг гадагшаа явахаар аяг тийм зэмлсэн байдалтай монголчуудаа буцааж авчрээ инээ тэрэ гэсэн юм яриад байдаг байхгүй. Тэгээд би тэрэн дээр болохоор амар эсрэг байр суурьтай байдаг. Яагаад тэгэхээр дэлхий гэдэг энэ бөмбөрцөг дээрэс нь хүн гэдэг зүйл цаанаасаа насаар нь зарим нэг азтай 100 настай байх, зарим нэг азгүй нь 40 50 хүрээд өнгөрдөг үе байгаа. Тэр нэг юм богинохоо хугацаанд богинохоо амьдрал заяатсан. Гэхдээ яг Монгол хүн. Тэр хүн гэхдээ дэлхийн нийтээр дэлхийн айлч өнцөг булан бүрт мэдээлэл аваад гой зүйл байгаад өөрийнх нь олж нээж болох зүйл нь байсаар хахад яагаад бид нар тэр хүнийг яг ёс заншлаараа ингээ хориод бариад байж ах хэвээр юм бэ? Тэр хүн магадгүй одоо юу гэдгийг загасчин болох хүсэл мөрөөдөлтэй байг л дээ. Бид нар Монгол загасчин гэд мэрэгжил үүсээд амьдран гэвэл хүнд те. Гэхдээ тэр хүн яагаад далаад гарцтай болцсон Монголд том одоо юу гэдгийг газар дундын тэнгис дээр нь очиж загас бариад наашаага экспортлоод амьдарч болохгүй. Бид нар одоо миний бодлоор хүрээгээ амар тэлэх ёстой л гэж боддог. Тэр хүн Монгол гэдэг зүйлийг үргэлж ингээ үүрээд явах ёсгүй шүү дээ. Монгол гэдэг нэрээ, Монгол гэдэг цусаа, Монгол гэдэг сэтгэлгээгээ үүрээд тэр хүн газар дундын тэнгис дээр далаачин болж байгаа болохгүй гэж. Би бол зүгээр ингэж л боддог. Тийм болохоор одоо үеийн залуучууд гадагшаа явгээ. Яагаад гэвэл тэр хүн чинь хараад мэдээд цаашаа ямаар байгаа зүйл нь өөрөө тэр байхгүй юу. Тэгээд бид тэр хүн эргэж ирэхгүй гэж хэлээгүй шүү дээ. Тэр ямар нэг байдлаар биднэрт ашиггүй ч юм уу Монгол улсын төлөө юм хийхгүй гэж юусоо хэлээгүй шүү дээ. Тийм болохоор би бол зарим хүмүүст ургүй байх бах. Гэхдээ би бол зөрөгтэй хэлнэ. Ямаар байгаа залуучуудаа ил яв. Харин хин гэдгээ битээ март. Буцаад ирэх цагийн угаасаа л. Тэглгүй яг мэдээж ингээд бас тань шиг гоё мөрөөдлөө гоё бүтээхийн төлөө явж байгаа залуучууд байгаа. Зарим бол бүр мөрөөдлөө ямааргүй байгаа ч гэсэн нэг өвтлөөд явж байгаа хүмүүсээс байгаа шүү дээ. Хүчээр нөгөө нэг яах ажлын гэрээгээр ч юм уу ингээд амьдрахын төлөө тийм үнэхээр хараад л очиод хийж шүү дээ. Хүний нутагт очиод Монгол хүн чинь тэгтээ тэргээ бас нэг тийм сайхан ажил хийдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр бас энэ тал дээр юу гэж бодож байна гэхээр манай залуучуудыг бас ус их орноос гоё амьдрах тэр гоё бүрэн боломжийг бас гаргаж өгөөрэй гэж бас би хүсмээр байд юм аа. Тий. За тэгэхээр та бүхэн бас ярилцах цаг нэлээд өндөрлж байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж авч ирсэн тань маш их баярлалаа. Яриад ингээд суух юм бол өсөл бодлоо хаалцаа суух юм бол залуучуудад хэрэгтэй ялангуяа тий манай залуу үед бидний үеийнхэнд хэрэгтэй зүйл маш их ярьж байна. Тэгээд үнэхээр үлгэр жишээ болсон сайхан залуу байна. Тэгээд маш их баярлалаа. Манай дэлгүүртэй манайхын лав гэдэг энэ цэцгийн төлөвтэй хамтарч ажилладаг байгаа. Тэгээд энэ хүйцгийг өгч байна. Баярлалаа. Гоё юм бэ. За ингээд нэвтрүүлэгтээ орж оролцуулсан ямар ч хэлсэн баярлалаа. Тэгээд айгүй зүгээр л өөрийн хувь хүний бодлоо илэрхийлсэн болохоор зарим нэг зүйлийг зүгээр тунгааж аваасай л гэж хүсэж байна. Тэглүү яг уу. Бид бүхэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн зочноор залуугийн төлөөлөл болох мөнх хөлөг маань оролцлоо. Тэгээд та бүхэн дээр үлийн хас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.